Бүгдээ баярлалаа.
Тэгээд зарцаа намжил амандаа унших ганц ч байнгүй алсын замд гарчээ. Яваад л байж. Замд нэг том бараан шувуу модон дээр сууж байжээ. Түүнийг хараад Башихан заасан ёсоор чэжлээд цаашаа явжээ. Тэгж явтал урдуур нь 2 зээр дахиад өнгөрчээ. Мөн адил чэжлээд цааш явжээ. Цааш явж байтал 2 хулгантай тааржээ. Ингээд цааш явж байтал гахаа атсан хятад худалдаачинтай тааралджээ. Зарцаа намжил ихэд үлсэж явсан тул мах хүнтэйг димийл дохоогоор асуусан худалдаачин худалдаачин 2 гараа ургиж сунгаж ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь алдалж эрхий хуруугаа гоцоолгов. Энэ нь бүдүүнээрээ хүний дивэрт багтангүй тарган уртаараа авбал сайн авахгүй бол муу гэсэн дохиог хүү учрыг нь ойлгосонгүй. Харин тэр сурч аваад цааш явжээ. Яваад л байж. Тэгээд нэгэн баян айлд ирэв. Хүрэн горомжсооч намуудад хайж авлаа. Чи манайхны алдаг болсон автон бүгдийг мэргэж авч өгөөч. Тэгээд гэр барьж өгөв. Хүү тусгай битүүлсэн гэрт орж хоолон дууж гидс гарч гинэ. Тэгээд за одоо яадаг билээ гэж бодон Башихан загсан үгийг замд үтсэн юмсаа санаж уншиж суулаа. Тэгмэгц хаан хяага дагуулan ламын гэрийн гадаа ирэн хэсэг чавжээ. Тэгтэл огт чимээгүй байв. Тэгээд баян энэ үнэхээр мэрэгэн лам юм бол бид хоёрын ирснийг лав мэдэх ёстой гэжээ. Хоёр хулган газар мартаад боос.
Баян түшимлэн дагуулад сандмент буцжээ. Эцэст нь 3 дахь өдрийн орой болж зарцаа намжилж сандарч эхлэв. Чэжсэн бүх үгээ дууссан хүү хэлэх юмгүй санагдан тогоо дүүрэн түүхий гурил усан зурж шорвог зутан бэлтгээд түүнийгээ ууж гизээ хөөлгөж өгөхээр шийджээ. Төдийсөн мөн хог минь чи маргааш өглөө төлөвлөгөөтэй хашлуус гэж мэдэж байна уу? Яг энэ үед хадны бүгжийг хулгайсан жирэмсэн зарц бүсгүй гэрийнхэн гадаа чагнаж зогссон тул өөрийг нь хийж байна гэж бодон мэрэгэн ламаас өршөөл гуйхаар оржээ. Намын надад өршөөгөө би хатны алтан бүгжийг хулгайсан юм. Та намайг авдаг гэдэг. Тэгээ. Би өөрөө ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайсан гэж хэлэхгүй. Аажч чи яраа хулгайгүй юм. За. Ийхүү маргааш өглөөн нь баян бүгжөө асуухаар орж ирэхэд хүү бүгжийг гарган өгчээ. Хаан ихэд баярлан үнэхээр мэрэгэн лан юм. Тэгээд хошууны хамгийн мэрэгэн 3 лав ном хаяцаар иржээ. Тийхүү хийж зарцаа намжилттай ном хаяцаж зургисэнгүй. Тэгээд удалгүй хүү нутаг орондоо буцах болж баян чих бэлгэсэлд өгчээ. Нутгийн зах хүртэл намыг үдэж өгөхөөр ноён хамт явжээ. Намар цаг болсон байв. Ноёны дэргэд нэг зарцаа ирж буухад нь ноён барьж авах гээд алдав. Дахин барих гээд дутуу барин алдчихлаа. Дахин буухад нь шүүрж атгсан хിവэр зарцаа намжлаас "За миний гарт юу байна" гэж хэлээж гэжээ. Гэхэд баян түүний нэрийг үл мэдэх учир тэгээд зарцаа намжил нутагдаан очиж түүнээс хойш үнэн цагаанаар амьдран суух болсон юм гэдэг.
мэдээж эрдэм багшаар хүмүүжсэн ухаалаг бяцхан шавнэр ангаамай бяцхан үрсээ номд шамдуулсан ээж авнар минь бажир насны өрөөгөө дурсаж яваарай бадаг шүдэг дундаа уймлуулж яваарай эрдмийн хаянда эрхэм сайн сураарай ижи аав та нар минь ивэд инэрлээ бидэнд өгч яваарай. За ингээд бидний аавынхаа хүүхдүүдтэй төсөвтийн баярын мэндийг хүргье.